Ерөнхий сайдаа багаар нь дэмжиж. Би энийг өстө зүг гэж бодож байгаа. Айгу баярлсан. Нөгөө би чинь нойлон 9 сард олцоод зарим шинжилгээг нь өгч чадаагүй байсан байхгүй. Тэгээ сая өгсөн чинь хотодод орон дуусан чинь та яста зүв өгсөн байна гэдэг чинь тий. Та яг хэрвээ та энэ ороог байсан бол нэлээд хүндрэх байсан байлаа гэдэг. Энэ бол ерөөсөө өстө яг зөв цаг үе олсон л асуудал. Би харин энэ эрт илрүүлгийг ингэж Монголын ард түмэнд ингэж санаачилж энийг зохион байгуулсан улсуудад бол баярлалаа гэж хэлж байгаа шүү. Зөв чинь эрт хүндрэхээс өмнө тийм ээ. Монголчууд ч өвчлөлөөрөө янз бүрийн одоо ялангуяа дотор өвчнүүдээр бол одоо дэлхийд тэргүүлсэн яваад идэг. Тэгэхээр яалтч байхгүй эрт илрүүлэг бол аюул чухал. Илрүүлэг нь бол нэмэгдээд зарим нь бол амь насаач аварсан юм байгаа л ах гэж би бодож байна. Одоо ч орчин үед өвчин их гардаг болсон. Энэ үед чи одоо бид эмнэлгээр бас тэр болгоно явж яг шинжилгээ ажиллагаа хийлгэж чадахгүй шүү дээ. Дээр тэр төлөвлөлөг маш сайн ач холбогдолтой үйлчлэгээ. Ихэнх хүмүүс ч бүр сүлд нь хавдрын тэрийг хүндэрсэн үед нь мэдээд тэгээд эмчлэх боломжгүй болсон үед нь мэдээд тийм болохоор дэлгэрүүлэг ер нь ганц залуучууд ч ихэлгүй хүн болгоно яасан зүгээр. Дэлгэрүүлэг бол их юутай өгөөжтэй эрүүл мэндийн талд бол сайн хүмүүсийг хавдар бодно янз бүрийн өвчин сэргийлнэ. Тухайд өвчин хүндрүүлэхээс сэргийлдэг юм бил. Тийм учраас тэрэнд ордгийг. Хорт тавдарч амар их дэлгэрсэн учраас эрт дэлгэрүүлгэнд орвол элдв янз юм гараад ирдэг юм байлээ. Тэгэхээр эрт дэлгэрүүлгэнд болж өгвөл хамрагдчихвэл зүгээр л юм байлээ. Ажил амьдралаа зохицуулж чадахгүйгээс болоод үдүүлэх харуулах нь ер нь бол тогтмол биш яваад идэг шүү дээ тий. Тэг яг эндээс услаас ингэж байгаад нь бол бас талархууштай л. Ерөнхий сайдаа багаар нь дэмжиж.